71 настай оюуна бүжгийн спортоор хичээлээд 8 жил болжээ. Тэрээр бүжгийн спортоор хичээснээр бие болон сэтгэл санааны хувьд илүү эрүүл эрч хүчтэй болсон байна. Иймээс өөрийгөө илүү хөгжүүлэх зорилгоор 2026 оны хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний стандарт бүжгийн төрөлд оролцож хүрэл медалийн эзэн болсон амжилт үзүүлжээ. Хөдөлгөөн юунд хэрэгтэй вэ гэхээр одоо эрүүл мэндэд айгүй хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр би одоо хөгжмөө сонсоод хөдөлгөөнөө ингээд хийгээд тэгээд хөгжмийнхаа аясанд ингээд хийгээд хахаар хүн чинь юусаа ингээд хэдэн цаг бэлтгэл хийснээ мэддгүй юм байлээ. Тэгэл ингээд хийсээр гал айгүй гоё тэр хийж явах хугацаанд 2 цагийн хугацаанд бэлтгэл хийгээд ингээд байж хугацаанд бүхнийг мартдаг. Ямар ч стресстэй хүн дээр стрессээ мартаад тэгээд ингээд бүжгийнхаа хөдөлгөөнийг бодоод хөгжмөө бодоод яваад хахаар хүний толгоо тарих ажилдаг, булчин шөрмөс ажилдаг. Энүүгээр хүн ингээд залууч байдгийн байна. Оюуна ойдолчин мэрэгжилтэй олон жил суугаа ажил хийснээр бие нь хөшин нуруу нүвддэг болжээ. За иймээс эмч нарын зөвлөсний дагуу стандарт бүжгийн төрлөөр хичээлсэн байна. Тэрээр энэ жилийн хамтлаг бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс урам зориг авч олон улсын бүжигчдээс ариун туршлага хуримтлуулжээ. За иймээс дараа жилийн тэмцээнд медалийнхаа өнгийг өөрчлөхөөр бэлтгэлдээ шамд орсон байна. Тэгэхээр бүжгийн спортоор хичээлж яхад одоо нөгөө сураагүй байсан болохоор тэр бүжгийн хөдөлгөөнийг чэйжлэх гэж бас айгүй их тэгж юу яжсэн. Чэйжлэх гэж бас нэлээ асуудал гарч ирсэн. Тэгээд хөгжмөө бас сонсох гэж бас айгүй их тийм юу одоо би хөгжмийн ертөнцид тэр бүжгийн ертөнцид ерөөсөй байгаагүй шүү дээ тий. Угаасаа зүгээр л ойдолч юм байхгүй. Тэгээд л одоо ингээл тэр хөгжмийг сонсож тэрийг ойлгох гэж тэр бүжгийн хөдөлгөөнүүдийг хийх гэж ингэж өөрийнхөө биеийг болон тарих толгоогоо ингээ ажилуулж байгаа маань намайг ингээд айгүй сайхан сэтгэл санаагаар өөдрөг байхад айгүй их нөлөөсөн учраас би одоо та бүхнийг бүжгээр хичээлээсэй л гэж хүсэж байна. Анх бүжгийн спортоор хичээлэхэд бүжгийн хөдөлгөөн цагийн хуваар найз нөхдийнх нь үгүйсгэлгээд олон асуудал тулгарчээ. За гэвч тэрээр үүнд шантралгүй зүтгэснээр өнөөдрийг хүрсэн байна. Тэрээр бүжиглэж эхэлснээр амьдралд эерэг өөрчлөлт авчирсан гэдгийг хэлж бусдыгаа ч мөн бүжгийн спортоор хичээллэхийг уриаллаа.